Уулуурхаан тоног төхөөрөмжийн нийлүүлэлт нь 2026 онд ер нь эрэлт нь хэр зэрэг байна гэж та харж байна дотоодод. Энэ болохоор манай нүүрсний экспорт төлөвлөгөөгөө өндөсгөж тавьсан. Биднэрт нүүрсний борлуулалт хийх боломжууд чигтаагаар гарч ирж байгаатай холбогдуулаад хүчин чадал ихтэй тон төхөөрөмж олгож ерөнхийдөө сольж байгаа учраас энэ зах зээл бол өснөөр гэж харж байгаа юм л да. Ерөнхийдөө парк шинжилгээ явуулж байгаа гэсэн үг л дээ. Ер нь яг зах зээлийн чиг хандлага ер нь хаашаа хэрэгжиж байгаа гэж та харж байна. Дэлхийд дахинд бол ер нь ногоон шилжилт рүү одоо илүүтэй чиглэж ах шиг байна. Дотоодод Монгол улсад бас компаниудын зүгээс ямар байдлаар илүү сонирхож байгаа гэж та харж байна. Ерөнхийдөө хосолсон буюу хайбрид дээрээс нь цахилгаан тэгээд 100 тонн төхөөрөмж их даац ачдаг. Нэг тэр чин 2 машин явах уу, 3 машин явах уу. Гэтэл нэг машин дээр бүгдийг хийх үг чинь бас эко шүү дээ, тий. Тэр утгаараа энэ чиглэл рүү илүү явж байгаа том даацтай 100 тонны болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тал руугаа бид явж байна гэсэн үг. Тэр яг танай компанийн хувьд бол жишээ нь экскаватораас эхлүүлээд ер нь уулуурхаан тоног төхөөрөмжүүдийг төрөл бүрээр нийлүүлж байна те. Яг Mongolia Mining Expo-гийн арга хэмжээний үнээр ер нь шинээр ямар технологиудыг ер нь яг танилцуулахаар байна. За дамп тэмдэглэхдээ дамп трак буюу өөрөө буулгагч. Энэ болохоор хамгийн багадаа 120 тонны даацтай. Урд нь бол давхар тэмдэглэхдээ ер нь 60 тонн байсан бол одоо тэрийг даблцсан буюу 120 тонн болгож манайх орж байгаа. Тэгээд дээрэс нь 400 тонн хүртэл экскаватор нийлүүлэх боломжтой. Илүү том болж байна гэсэн үг л дээ бидний хувьд. Тэгэхээр яг техник технологийн дэвшилт бас салбарт зарим бүтээмжийг бол нэмэгдүүлэх хандлагатай байх шиг байна. За мөн ялангуяа хиймэл оюун те мөн одоо зайнаас удирдах зэрэг системүүдийг нэвтрүүлж ах шиг байна. Тэгэхээр яг дотоодод хэдийн хэмжээнд ер нь сонирхол эрэлт хэр зэрэг байна гэж харж байна. За энэ эдгээрийг нийлүүлэх компаниуд бас хэдийн хэмжээнд хангалттай нэмэгдэж байна. Манай ганц нэг зарим салбарын нөхдүүд бол энэ тэнд туршиж байгаа. Монголд болохоор нэг уурхай дээр бол 100% цахилгааны туршиж байгаа. Манай зүүнлооны хувьд болохоор манай бид нар чинь зүүнлооны албан ёсны бид нар шүү дээ. Хятадда нэг уурхай дээр ямар ч хүн байхгүй AI-аар бүр autonomous технологиор бүгдийг хийж байгаа. Манайх болохоор интернетийн хурд болон жоохон бэлтгэх зүйлтэй. Манай одоо маркетинг гэсэн компаниуд л ерөнхийдөө энэ чиглэл рүү орж байгаа. Манай ангааны дэвсгэн лайн бол энэ рүү орчихсон. Нэг ч хүнгүй операторгүй гэсэн үг шүү дээ. Ийм уурхай бол хятад амжилтад туршигдсан явж байгаа. За сая та дурлаад одоо сүүл шатхууны үнээс нэмэгдэх эрсдэл нэмэгдэж байна те. За яг ойролт орондын танаас шалтгаалаад одоо ерөн салбарт зарим сорилтууд болгож байгаа шиг байна. Яг танай бизнесийн хувьд ойрын хугацаанд ямар гол эрсдлүүд байна гэж таарч байна. За энэ дээр бас ямар байдлаар бэлэн байж хангах боломжтой бол. За энэ л яг жоохон өргөн өрөөний том л сэдв байх л та. Тэгээд манайх нүүрсээ олборлолтын хэмжээг, экспортын хэмжээг ихсэсэнтэй холбогдуулаад бид нэр өсөөсөөгөө түвшний үн нэмэгдсэн чинь энэ өөрөө явах баг. Тэгээд манайх ч бас алтны нөөц ихтэй орон учраас харьцангуй жоохон үнэтэй ч гэсэн харьцангуй түвшээ авч чадах юм бол том төслүүд төрсэн алтны салбарыг бол нэг хөндлөлтөнд орохгүй айгүй явж байгаа. Гол нь түвшээл тасалдуулах байх хэрэгтэй гэж бодож байна.